Сайн байцгаана уу? Бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдөр Иохан 4-р бүлгийг хуваалцгаая. Шинэ гэрээ 4-р бүлэг. 4-р бүлгийг 4-өөс эхэлж уншицгаая. Есүс Самарияар дайрч явах хэрэгтэй болов. Ингээд тэр Самарын Сухар гэдэг хотод ирлээ. Энэ нь хүү Йосефта Яаковын өгсөн газрын ойролцоо байв. Яаковын худаг тэнд байжээ. Аян зүдэрсэн Есүс худгийн дэргэд сууж байлаа. Энэ нь 6 дугаар цагийн орчин байв. Самарын нэгэн эмэгтэй ус татахаар тэнд ирэхэд Есүс түүнээс "Надад уух юм өгөөч" гэв. Энэ үед шавнар нь хүнс худалдан авахар хот явсан байлаа. Өнөөх Самар эмэгтэй "Та Юда хүн байж Самар эмэгтэй надаас яагаад уух юм гойно вэ" гэв. Учир нь Юдачууд Самарчуудтай харьцдаггүй байжээ. Есүс түүнд "Хэрэв чи Бурхны бэлгийг болон надад уух юм өгөөч гэж байгаа нь хэн болохыг мэдсэнсэн бол чи түүнээс гуйж харин тэр чамд амийн усыг өгөх байсан" гэж альцсанд. Тэр түүнд "Эзэн минь ээ, энэ худаг гүн танд утгах юм юу ч алга. Гэтэл та амийн усыг хаанаас авах юм бэ? Энэ худгийг бидэнд өгсөн Яаков өвгөөс маань та агуу гэж юу?" Тэр өөрөө түүний хөвгүүд мал сүргэнж эндээс л ундаасан гэв. Есүс "Энэ уснаас уух хүн бүр дахин сангана. Харин миний өгөх уснаас уух хинч хизээч сангахгүй. Миний өгөх ус тэр хүний дотор мөнх амьд өөд ориглох булгийн ус болно" гэхэд эмэгтэй түүнд "Эзэн минь, тэр усаа надад өгөөч. Тэгвэл би сангахгүй. Ус удахаар энд ирэхгүй болно" гэв. Есүс "Явж нөхрөө дуудаад энд ир" гэж айлдав. Эмэгтэй "Би нөхөргүй" гэсэнд Есүс "Би нөхөргүй гэж шизүү хэлв. Чи 5 нөхөртэй байсан бөгөөд одоо чамтай байгаа хүн ч нөхөр чинь биш тул чи үнэнээр хэлв гэв. "Эзэн минь, би таныг иш үзүүлэгч болохыг харлаа. Өвөг дээдс маань энэ уулан дээр мөрөгдөг байсан. Харин та нар мөргөх ёстой газар Иерусалимд байна гэцгээдэг шүү дээ" гэв. Есүс "Эмэгтэй, надад итэг. Та нар энэ уулан дээр ч биш, Иерусалимд ч биш, эцэг л мөргөх цаг ирж байна. Та нар мэдэхгүй юмд мөрөгдөг бол бид мэддэг юмдаа мөрөгдөг. Тиймээс аврал Юдачид гарна. Харин үнэн мөргөгчд нь сүнсээрээ үнэнээр эцэгт мөргөх цаг ирж байгаа бөгөөд одоо ирчхэд байна. Эцэг өөрт нь энхүү мөргөгчдийг ирж байна. Бурхан бол сүнс, түүнд мөргөгчд нь сүнсээрээ үнэнээр мөргөх ёстой гэж альдлаа. Тэр эмэгтэй Есүст Христ гэгч Месая ирэхийг би мэднэ. Тэр ирэхдээ бүх зүйлийг бидэнд мэдүүлнэ гэв. Есүс түүнд "Тэр чинь чамтай ярьж буй би байгаа юм" гэж айлдав. Энэ зур шавнар нэрээд түүнийг нэгэн эмэгтэйтэй ярилцаж байгаад нь гайхсан боловч хэн ч "Та юу хайна вэ? Эсвэл та түүнтэй юунд ярилцсан вэ" гэж хэлсэнгүй. Тэгтэл эмэгтэй усны саваа орхин хот руу буцаж очиод хүмүүст "Үйлдсэн бүхнийг минь надад хэлсэн хүнийг ирж үзэхдээ тэр Христ биш үү гэсэнд орон 9 хүртэл уншлаа. Энэ 29 хүртэл уншлаа. Нэлээд уншлаа. Бид энэ үгийг сайн мэддэг үг, маш их сонссон үг байгаа байх. Мөн их уншсан ч үг байгаа байх.
Йохан 4 гэж бараг ярьдаггүй, Самар эмэгтэй гэж бараг мэддэг. Илүү их мэддэг ч гэж магадгүй. Тэгэд маш их мэддэг. Йохан 4-р бүлэг Есүс бичлэн нэг нэгээрээ уулздаг харилцан яриа үүссэн ганцхан хувь хүнтэй ганцаараа уулзсан сайн мэдээний тухай хуваалцсан зүрх сэтгэлээ хуваалцсан ганцхан тохиолдол энэ эмэгтэйтэй харилцан яриа хийсэн энэ цаг л байдаг. Энэ эмэгтэй түүнтэй харилцан яриа хийсний дараа түүний зүрх сэтгэл өөрчлөгдөж байгаа. Энэ үгийг би 1987 онд өөр хэсгийг Байбл дээрээс уншиж байгаад энэ эмэгтэй хүн шиг Мэшэ Крист бидний нүглийн төлөө буюу миний хүлээх ёстой хариуцлага тэр шийтгэлийг энэ эмэгтэй шиг сонсож байгаад итгэе гэж хүчээр биш яг энэ эмэгтэй шиг итгэл миний зүрх сэтгэлд мөнхийн амар тайван эрх чөлөөг өгсөн. Тийм учраас өнөөдөр энэ 7 хоногт айл үгийг ямар Бурхны үгийг хаанаас хуваалцах вэ гэж бодож тунгааж байгаад өнөөдөр энэ үгийг сонголоо. Энэ үгс миний зүрх сэтгэлд маш их ивэлийг өгсөн учраас энэ үгийг би өнөөдөр хамтдаа хуваалцахыг хүссэн. Энэ бүлэг миний зүрх сэтгэлд маш их талархах зүрх сэтгэлийг өгсөн. Өнөөдөр энд амин усны тухай тэмдэглэгдсэн, ам цангасан тухай мөн тэмдэглэгдсэн энэ тухай яригдсан байна. Есүс аман цангаад ирсэн. Гэхдээ энэ эмэгтэй ертөнцийн бидний хүн төрлөختөн бидний төлөөлөгч болох энэ эмэгтэй энд тэмдэглэгдсэн. Заавал тэр эмэгтэйд хэлсэн үг биш. Заавал тэр эмэгтэйгийн тухай яриа биш юм байнамаа. Энэ эмэгтэйгэр төлөөлөд бид нэр бүгдэд нэлх хүүхдээс эхлүүлээд хөгшин настай хүн бүгдд нь бүх хүмүүст энэ эмэгтэйг төлөөлж бидэнд Бурхан үгээ зааж өгсөн. Бид тэр энэ хэсгийг сайн ойлгохгүйгээр зөвхөн энэ эмэгтэй зориулсан юм байна. Энэ эмэгтэй яахаараа 5 эрэгтэйтэй гэрэлсэн хүн байх вэ? Тэгээд мөн 6 дахь нөхөртөөгөө хамт амьдарч идэг. Тэгэхээр энэ эмэгтэйг ертөнцийнхоор тэр эмэгтэйгийн тухай тунгааж бодож түүнийг шүүж мөн түүнийг тэр эмэгтэй бол бузар эмэгтэй юм байна. Завхаа эмэгтэй юм байна гэж хэлж болохгүй. Энэ бол бидний төлөөлөл юм бахан. Йохан бүлэг дээр мөн завхарж байгаад баригдсан эмэгтэйгийн тухайч гардаг. Тэр ч гэсэн тэр тэмдэглэгээ ч гэсэн хүн төрлөختөн биднийг төлөөлж тэмдэглэгдсэн хүмүүсүүдийн тухай буюу бидний дүр төрхийг энэ Байбл тэмдэглэсэн юм байна. Тийм учраас бид Байблыг уншиж явахдаа энэ эмэгтэй бол дэндүү муу хүн байжээ гэж бид нар хүн бол тэгж бодож болно. Тэр хүнийг тэгж муугаар бодож болно. Гэхдээ энэ хүний тухай надтай адилхан юм байна. Энэ эмэгтэйгээр намайг илэрхийлж байгаа юм байна гэж хүлээж авбал Бурхны биднэрт хэлэх гэж байгаа зүрх сэтгэлийг энэ тухайга энэ хэсгээр бид нэр зүрх сэтгэлдээ ойлгож авах боломжтой болно. Энэ үгс надад зориулсан үгс юм байна гэж хүлээж авах юм бол мэдээж бид үйлсээр бол энэ эмэгтэй шиг 5 нөхөрт гараагүй. Үйлсээрээ бид нар энэ буруу бүх зүйлийг хийгээгүй. Гэтэл Байблд энэ тухай тэмдэглэсэн байгаа.
Тэгэхээр бид нар толинд өөрсдийнхөө дүр төрхийг хардаг шигэ Байблаас бид нар харах боломжтой. Хараагүй хүн бол толинд хараач өөрийгөө харж чадахгүй. Мөн гэрлээ асаасан, унтраасан түүнд ялгаагүй. Гэтэл хардаг хүнд бол толинд хараад өөрийгөө харах, мөн гэрэл унтраалтаа харах, мөн гэрэлтэй харах тэр хүний нүдэнд өөр. Тэгэхээр Бурхны үгийг хүлээж авч байгаа хүмүүс энэ үг надад хэлж байна. Үгүй бол зөвхөн тэр эмэгтэйд хэлж байна гэж ялгаж харах бол харахуд харж байгаа, гэрэлд харж байгаа энэтэй адилхан. Энэ Израилийн газар нутагт Самарын газар нутаг байдаг байсан. Тэгээд хуучин гэрээнд тэмдэглэсэлэгдсэн байдаг энэ газар нь Асарыг хаан байх үед гадныхан орж ирж амьдарч эхэлсэн газар нутаг юм. Тэгээд Юдачууд болон гадныхан холилдсон газар нутаг юм байна. Гэтэл тэр нутгийн Юдачууд нь гадныхан буюу нүүж ирсэн хүмүүс буюу Самарчуудыг хүн гэж үздэггүй дургүй байсан. Самарын нутагт амьдарч байгаа хүмүүсүүдэд амрахнаар товчхон тайлбарлах юм бол одоо ингээд задлан тайлбарлах юм бол одоо боолын үед ингээд амрахнаар тайлбарлая гэвэл боолчуудын амьдардаг хэсэг нөгөө эзэдийн амьдарч байгаа хэсэг гэж хоёр хуваагдаж болно. Түүнтэй адилхан боолуудын амьдарч байгаа хэсгийг Самарын нутагт амьдарч байгаа хүмүүсүүдийг хүч гэж үздэггүй, тэднэртэй орхинж одоо орохыг хүсдэггүй тийм тэгж дорд үздэг байсан ард түмэн байсан. Амьтдаас дор үрддэг тэр Самарын нутаг дээр амьдарч байсан хүмүүсүүдийг тэд нар тэр нутгаар дайран гараад явах өөр газар руу явж байхдаа тэр нутгаар дайраад гарахад ойрхон бага зам туулах боломжтой боловч тэднэрээр ойрхон явахгүй тул тойрч явж тэднийг алгасаж явж тэгж одоо дорд үздэг тийм газар нутагт амьдардаг хүмүүс байсан. Хэрв тэд хоол идэж байхад нь хүртэл ойрхон Самарын хүн харах юм бол шууд хоолоо асхан хаях дайны тэгж их дорд үздэг тийм одоо хүмүүс байсан. Өнөөдрийн уншсан хэсэг дээр Есүс энэ Самарын эмэгтэй дээр өөрөө ирсэн. Яагаад тэр эмэгтэй дээр өөрөө ирсэн бэ? Ийшээгээ явах ажиллаж байгаагүй. Гэтэл Есүс түүн дээр өөрөө ирсэн. Түүнтэй уулзахын тулд ирсэн. Есүс тэр эмэгтэйтэй уулзахын тулд ирсэн. Тэгээ энэ нь юу гэсэн үг вэ? Тэр эмэгтэй Есүсийг хайгаагүй. Есүс өөрөө түүн дээр ирсэн. Байблаар өөр хэсэг дээр тэмдэглэгдсэн бүлгүүд байдаг. 12 жилийн цусны өвчтөй байсан эмэгтэй Есүсийг өөрөө хайж ирдэг. Түүнийг өөртөө хайж ирсэн хүмүүс зөндөө байж тэд бүгд өвчнөөсөө эдгэрч Бурхан түүнийг авралыг өгж байсан. Тийм тохиолдол зөндөө байдаг боловч Есүс өөрөө хайж ирээд нэг нэгээрээ буюу харилцан яриа хийсэн ийм хэсэг бол зөвхөн ганцхан удаа тэмдэглэгдсэн буюу энэ нь Иохан бүлгийн 4-дэр тэмдэглэгдсэн энэ Самарын эмэгтэйтэй уулздаг хэсэг байгаа юм аа. Хэрвээ хараагүй байхад явж үзээгүй газраараа явхад хэн нэгэн хажууд нь хардаг хүн ингээд туслан явхад тэр юм хүн аюулгүй алхах боломж болдог шиг энэ Байблыг мөн уншаад энэ задлж өгж байгаа энэ хэсгийг Бурхны зүрх сэтгэлийг харж чадахгүй байгаа, мэдэрч чадахгүй байгаа хүмүүстэй хуваалцах нь зөв юм болов уу гэж бодсон.
Тэгээд дөрөвдөр хэлсэн Есүс Самариараар дайрч явах хэрэгтэй болов. Уг нь Юдаг орхиод Галил руу явж байсан. Тэгээ Галил руу явахдаа шууд чигээрээ явхад болох байтал ямар ч одоо тэр явах чиг рүүгээ биш өөр зүг рүү буюу Самария руу явсан. Би заавал тэр зам руу явах хэрэгтэй. Түүнийг дагалдагч нар нь тэгж тийшээ Самария руу явах хэрэгтэй гэд явж байхад нь дагалдагч нар нь ойлгоогүй. Гэтэл Есүс энэ эмэгтэйтэй уулзахын тулд тэнд очих хэрэгтэй байсан. Гэтэл тэр эмэгтэй болохоор Месиа Христийг ирнэ гэдэгт итгээд хүлээж байсан эмэгтэй байсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Бурхны амлалтыг мэддэг хүн байсан. Тэгээд түүнд хинч зааж өгөөгүй. Түүнийг ирнэ гэж хинч хэлээгүй. Зөвхөн тэр эмэгтэй тэр амлалтад итгэсэн Есүс ирнэ. Тэр ирэх болно гэдэгт л итгэж байсан эмэгтэй байсан. Гэтэл Есүс аль хэдийн ирсэн байна гэдгийг тэр мэдээгүй байсан эмэгтэй байсан. Тэгээд Есүс түүнийг хүлээж байгаа тэр эмэгтэй дээр Есүс өөрөө ирж чиний хүлээж байгаа тэр Месиа, тэр Есүс, тэр аврагч чинь би байна гэж түүн дээр ирж мэдгдсэн, хэлсэн. Энэ Байблд 5 нөхөртэй эмэгтэй гэж үзвэл хүн юу гэж түүнийг хэлэх вэ? Нэрлэх вэ? Тэр эмэгтэй яагаад 6 дахь нөхөртөөгөө амьдарч байгаа мөртлөө би нөхөргүй гэж хэлсэн бэ? Яагаад вэ гэхээр түүний зүрх сэтгэл 5 нөхөртэй байсан ч 6 нөхөртэй байсан ч түүний зүрх сэтгэл хязгаарч ханаагүй. Түүний зүрх сэтгэлийг юу ч баяр баясгалтай байлгаагүй. Ямар ч зүйлд тэр азаргалтай байгаагүй гэж бодож болно. Гэхдээ энэ тайлбарыг сонсохоор энэ эмэгтэй шүнэлтэй эмэгтэй юм байна гэж бас бодож болно. Гэтэл тийм биш ээ. Тэгийгэж эндүрч харж болохгүй шүү. Энэ тухай хэдүүлээ харин энэ сайн задлан хамтдаа хуваалцгаая. Есүс Самари нутаг дээр ирж тэнд нэг худаг байгаа. Энэ хажууд ирж суусан. Мөн тэр үед алхаж яваад ирсэн учраас тэр ядарсан ч байсан бах. Мөн худгийн хажууд очиод тэр аман цангасандаа суугаагүй тэр тэнд нэг хүнтэй уулзах хэрэгтэй байсан учраас түүнийг хүлээсэн. Тухайн үед дагалдагч нар нь хоол хүнс авахын тулд тосгон руу явж орсон. Ганцхан Есүс ганцаараа өөрөө тэр эмэгтэйг ирэхийг хүлээж тэр худгийн хажууд суусан. Гэтэл тэр эмэгтэй ирсэн. Есүс тэр эмэгтэйд надад ус өгөөч гэж гуйсан эмэгтэйгээс. Яаковын худаг тэнд байжээ. Аян зүдэрсэн Есүс худгийн дэргэд сууж байлаа. Энэ нь 6 дугаар цагийн орчим. Ядарсан. Есүс ядарсан байсан гэдгийг энд хэлсэн 6 дугаар цаг гэж хэлж байгаа нь яг одооны бидний цагаар бол 12 цаг. Өдрийн 12 цаг. Есүс хүлээгээ сууж байсан 7 Самарын нэгэн эмэгтэй ус татахаар тэнд ирэхэд Есүс түүнээс надад уух юм өгөөч гэв. Энэ үед шавнар нь хүн судалдан авахар хот явсан байлаа гэд. Түүний хажууд дагалдагч нарч байгаагүй зөвхөн Есүс өөрөө ганцаараа байгаа тухай энэ тодорхойлж хэлсэн байна. Өнөг Самар эмэгтэй та Юда хүн байж Самар эмэгтэй надаас яагаад уух юм гойно вэ гэдгээ асуусан. Есүсийг ус өгөөч гэж гуйхад нь хүлээж байгаа ч гэд шууд ус утгаж өгөөгүй.
Тэр худгаас ус хутгаж өгөөгүй тэр хүнийг Юда хүн байна гэж харсан. Тэгээ та Юда хүн байж Самарын хүн болох надаас ус юунд гуйнвэ гэсэн. Энэ үг юу гэсэн үг вэ гэдгийг доотлолт нь тайлбарласан байгаа. Учир нь Юдэчүүд Самаричуудтай харьцдаггүй байжээ гэж. Юдэчүүд Самари хүмүүсүүдийг хүн гэж тооцдоггүй байсан. Хүн гэж тооцож харьцдаггүй байсан. Учираас тэр эмэгтэй та Юда хүн байж ч надаас ус юунд гуйна вэ гэсэн хариулт нь түнд ус өгч чадахгүй гэдгээ хэлж байгаа гэсэн үг. Та нар бид нарыг тэгж доор үздэг, бараг нохооноос доор үздэг байж ч надаас уух ус гуйна гэж юу гэж харилцан яриа эхэлсэн. Тэр үед Есүс түүнээс аман цангацсандаа ус гуугаагүй. Харин амнам цангаж байсан буюу цангаж байсан эмэгтэй нь өөрөө цангаж байсан хүн нь эмэгтэй хүн өөрөө байсан. Есүс яагаад түүнээс ус гуйсан бэ гэвэл түүнтэй харилцан яриаг эхлэхийн тулд ус гуйсан. Та юунд надаас ус гуйна вэ гэсэн. Тэр нь юу гэсэн үг вэ? Юдачууд Самарчуудыг хүн гэж үздэггүй учраас тэр эмэгтэй түүнд тийм хариултыг өгсөн. Тэр үед 10 дээр хэлснээр Есүс түүнд тийм хариу өгсөн. Есүс түүнд хэрв чи Бурхны бэлгийг болон надад уух юм өгөөч гэж байгаа нь хэн болохыг мэдсэнсэн бол чи түүнээс гуйж харин тэр чамд амийн усыг өгөх байсан гэж альцсан. Чи чамаас ус гуйж байгаа нь хэн бэ гэдгийг мэдэж байсан бол надад уух юм өгөөч гэж байгаа нь хэн гэдгийг мэдсэнсэн бол харин ч тэр чамд амийн усыг өгөх байсан гэтэл тэр эмэгтэйгээс ус өгөөч гэж гуйсан мөртлөө Есүс түүнд ярьж хариулахдаа тэр эмэгтэйд Есүс бэлгийн тухай асууж ирсэн. Тэр үед эмэгтэй амийн ус гэнэ үү? Бэлэг гэнэ үү? гэж Юдэ хүн байж энэ үгийг түүнд хэлж байгаад тэр эмэгтэй гэж жоохон гайхаж эхэлсэн. Шууд түүнийг иш үзүүлэгч байна гэж тэр хүлээж аваагүй. Гэхдээ энэ хүн ярьж байгаа үг нь өөрийнх нь хайж байгаа зүрх сэтгэл буюу хүлээж байгаа бурхан мөн сүнсэн биений цангалт. Тэр нь маш гайхлыг төрж дахин сонсохыг хүссэн. Амос 8:11 дээр харагтун би газар дээр өсөглөн илгээх өдрүүд ирж байна. Эзэн бурхан тунхаглаж байна. Талхаар өлсөх бус, усаар цангаах бус, харин эзний үгийг сонсохын төлөө өлсөглөн байх юм а гэж хэлсүг байдаг. Амос 8:11 дээр ингэж тэмдэглэгдсэн байдаг. Тэр цаг нь цангалтын цаг. Өлсөх, усаар цангах. Тэр өлсөх талхаар өлсөх биш. Усаар цангах биш. Тэр цаг бол эзний үгийг сонсохын төлөө өлсөглөн гэсэн. Тэгэхээр үгийг сонсоогүйдээ цангаж байгаа зүрх сэтгэлийн тухай энд тэмдэглэгдсэн. Тэгэхээр энэ эмэгтэйгийн зүрх сэтгэл болохоор ус биш. Тэр ам цангаж байгаа зүрх ам нь цангаж байгааг ярьж байгаа биш. Түүний зүрх сэтгэл сүнсэн бие нь цангаж байгаа, үхмэл байгаа байдал нь илэрхийлсэн байгаа юм. Тэгэхээр энд ам цангах, ус өгөх гэдэг зүйл зүгээр тэг тэмдэглэгдсэн гаднах тэмдэглэгээ. Гэхдээ харилцан яриагаар нь энэ 5 эрэгтэйтэй суусан шин 6 дахь эхнэртэйгээ суусан эмэгтэй гэдэг маань юу гэсэн үг вэ гэхлээр
түүний зүрх сэтгэл нь махан биеэр дээр ямар ч зүйл сэтгэл нь хаанаж байгаагүй, баяр баясгал байгаагүй байсан учраас түүний сүнсэн бие нь цаг ирсэн байна. Тийм учраас Есүс түн дээр ирсэн. Яг түүний амьдарч байгаа нөхцөл байдал тэр эмэгтэйг харах юм бол тэр эмэгтэй бузар, шуналтай тийм эмэгтэй байгаад байдаг. Гэтэл түүний төр зүрх сэтгэл сүнсэн бие бол аль хэдийн цангаж байсан эмэгтэй гэдгийг илэрхийлж байна. Түүнд сэтгэл хаанах боломж дүүрэхгүй байсан учраас нөхрөө солиод сольсоор байгаа 6 дахь нөхөртөөгөө суусан байсан. Түлээ Байблыг чари Иеремия 2-ыг харцгаая. Иеремия 2 Иеремия 2:13-ыг орж уншиж байгаа. Иеремия 2:13. Миний хүмүүс хоёр мууг үйлдсэн билээ. Амийн усны ундраг намайг умартаад ус тогтоон барьдгүй эвдэрхий усан санг өөрсдөө хийх гэж чулуу ухсан гэсэн. Тэгэхээр энэ нэмэгтэй яагаад 5 нөхөртэй байгаад яг одоо 6 дахь нөхөртөөгөө сууж байна вэ? Яг энэ Иеремия бүлэг дээр тэмдэглэгдсэн энэ үг шиг хоёр нүглийг хийсэн эмэгтэй. Юу вэ? Тэгэхээр эхнийх нь амийн усны ундраг болох Бурхныг орхисон. Амийн усны ундраг болох намайг умартаж гэсэн. Тэгэхээр тэр амийн ус болох Бурхныг орхисон байсан гэсэн үг. Тэр нь түүний эхний нүгэл нь. Хоёр дахь нь 5 удаа нөхөрт гарсан гэдэг юм байна. Өөртөө тэр хуудгийг усан санг барихын тулд өөрөө оролцсон гэсэн үг. Чулууг ухсан гэж тэмдэглэсэн багс. Яагад бол тэр нь болохгүй байгааг илэрхийлж байгаа юм. Түүний ус тогтоон барьдгүй эвдэрхий усан санг өөртөө хийх гээд чулуу ухсан гэсэн үг. Тэгэхээр түүнд ерөөсөө ажил нь тэр усны ундраг болон гарч ирэх боломжгүй тэр зүйлийг өөрөө хичээн зүтгэн хийж байсан гэсэн үг. Та нар хагарахаа вааранд ус хийгээд үз. Тэгвэл тэр усаар дүүрэх үү? Түүнтэй адилхан энэ нэмэгтэйгийн зүрх сэтгэл нь хизээж хандггүй байсан. Тэр тийм зүрх сэтгэлөө хүн хүнд өөрөөж болно. Магадгүй эрх мэдлэр, албан тушаалаар, мөнгөөр янз бүрийн шунлаар бидний зүрх сэтгэл хизээж сэтгэл ханамжийг авч дүүрнэ гэдэг тохиолдол байдаггүй. Энэ нь хүмүүсийн зүрх сэтгэл. Энэ ертөнцийн дээр аль ч хүн ямар ч зүйлээр өөрсдийнхөө зүрх сэтгэлийг дүүргэх боломжгүй. Тийм ч учраас энэ эмэгтэй шиг ингэж хийж үзнэ, тэгж ч үзнэ гэж энэ эвдэрхий усан санг засахын тулд өөртөө чулууг ухаж байгаа шиг тийм зүйлийг өөртөө хичээн зүтгэн хийж идэг. Тийм учраас тэр хоёр янзын нүглийг хийдэг. Нэгт нь юу вэ гэхээр Бурхныг орхисон буюу тэр бурхан нь өөрөө амин ус байсан. Хоёрт нь яасан? Өөртөө цангаж байгаа учраас тэр усыг уухын тулд, тэр усыг олж авахын тулд тэр эвдэрсэн өөртөө орхин явсан тэр усан сангийг орлуулсан усан санг өөртөө ухаж хайж чулууг ухдаг шиг ухаж байсан гэсэн. Тэр нь тэгэхээр ямар ч бүтэмжгүй өөртөө ямар нэгэн зүйлийг сайн хичээн хийвэл болох юм шиг, өөрөө хичээн зүтгэл болох юм шиг тийм зүрх сэтгэлд хууртагдаж зүтгэдэг. Мөнгөтэй байгаач, баян байгаач ч гэсэн, эрх мэдэл тушаал өндөртэй байгаач ч гэсэн тэр зүрх сэтгэл аз жаргалыг үргэлж байдаг гэж бодож байна уу? Тэр зүрх сэтгэл дотор сэтгэл хангалуун байдал үргэлж хамт байдаг гэж бодож байна уу? Мэдээч хүн баярлах үе байдаг бах. Гэхдээ тэр нь хормын зүрх. Гуйлагчин хүнийг ойлгох гэж гуйлагчин хүн шиг бодож үзэхэд гуйлагчин хүн
гулгчин хүний зүрх сэтгэл одоо ингээд айлын гэр шатаж байгааг хараад өөртөө баярлж байсан гэдэг. Яагаад гэвэл нөгөө шатаж байгаа айлын гэрн шатаж байгаа айлын хүмүүс уйлж харамсаж байхад тэр гэр оронгүй гуйлгачин хүн болохоор баяртай байсан. Яагаад вэ? Яг л өөрт нь тэгж харамсах зүйл байхгүй учраас. Тэгээ бид нар энэ одоо мөнхийн амар тайван байдлыг авах боломж, тэр мөнхийн сэтгэл хангалуун байдлыг авах боломж нь юу вэ гэхээр бид нар тэр амийн усны эзэн болох, амийн усны ундраг болох бурханыг хүлээж авах хэрэгтэй. Тэгэхээр энэ эмээгтэйг 5 нөхөрт гарсан гэдэг нь юу гэхээр энд ч нөхөх ус гаргаж авах, тэнд ч нөх гаргаж авсан, өөр газар ч гэсэн нөх ухсан гэд яг ингээд бүр 5 нөхөр нөх ухсантай адилхан 5 нөхөрт гарсан гэсэн үг. Буцаад Иохан бүлгийнхаа 4-өө оръё. Иохан 4:10 дээр Иохан 4:10 тэр чамд амийн усыг өгөх байсан гэж хариулсан. Тэгээ тэр эмэгтэй чи Юда хүн байж Самарын эмэгтэй надаас юунд усгүй нь вэ гэхэд эхэндээ түүнийг зөвхөн аман цангасан Юда хүн ус гуйж ирж байна гэж бодтол түүний хариулт 10 дээр хэлсний дагуу хэрв чи бурхны бэлгийг болон надад уух юм өгөөч гэж байгаа нь хэн болохыг мэдсэнсэн бол чи түүнээс гуйж харин тэр чамд амийн усыг өгөхөөсөн гэж хэлсэн. Тэгээд тэр Есүс түүнд хэлэхдээ чи намайг ус гуугаач гэж өгж байгаа намайг хэн гэдгийг мэдсэнсэн бол харин чи тэр хүнээс буюу надаас амийн усыг гуйхсан гэж хариулсан. Тэгэхээр энэ эмэгтэй одоохондоо гүз түүний юу хэлэх гэж байгааг ойлгоогүй байгаа гэсэн. Мэдээж энэ ийм асуудал тохиолддог. Одоо бид авраг сайн мэдээ тарааж хад аврал шууд явагддаггүй. Тэгээд тэр эмэгтэй 11 дээр эзэн минь ээ энэ худаг гүн танд утгах юм чалга. Гэтэл та амийн усыг хаанаас авах юм бэ гэсэн. Тэгэхээр энэ худаг бол маш гүнзгий ус худаг аа. Танд энэ утгах юм утгуур байхгүй байхад та яаж ус надад өгөх юм бэ гэж. Тэгээд түүнд хэлэхдээ Эхлэл номон дээр тэмдэглэсний дагуу энэ худгийг бидэнд өгсөн Яаков өвгөөс минь өгөгдсөн худаг гэж. Тэгэхээр энэ Самарын эмэгтэй энэ өвгөөс минь Яаковаас өвлөгдөж өгсөн энэ худаг гэж хэлж байгааг бодоход энэ эмэгтэй одоо бурхны үг амлалтыг мэддэг хүн байсан. Энэ юу гэсэн үг вэ гэхээр баг Юдачудаас илүү хүн байсан. Цаашид ирэх аврагчийн тухай мэддэг, бурхны амлалтын тухай мэддэг хүн байсан гэсэн үг. Тэгэхээр энэ эмэгтэй энэ худгийг бидэнд өгсөн Яаков өвгөөс минь та агуу гэж юу гэж асуусан. Тэр эмэгтэй тэр үгэнд итгэсэн, бурхны амлалтанд итгэсэн, түүнийг хүлээж байгаа ч гэсэн Есүс түүний өмнө ирээд ярьж байхад нь хараахан түүнийг таньж мэдээгүй байсан. Тэгтэн 13-ыг хэвлээ уншия. Есүс энэ уснаас уух хүмүүр дахин цанганаа. Харин миний өгөх уснаас уух хэнч хизэж цангахгүй. Миний өгөх ус тэр хүний дотор мөнх ам өд ориглох булгийн ус болно гэж түүнд хэлсэн. 14. Сая 14-ыг уншсан. Тэр худгийн уснаас уух юм бол тэгээд дахиад хэсэг хугацааны дараа цангана. Гэхдээ миний өгөх уснаас уувал цангахгүй гэж хэлэхэд нь тэр эмэгтэй дахин зүрх сэтгэл нь эргэлзээтэй бодож ирсэн. Тэгээд эхлээд тэр хүнийг Юда хүн гэж утсан. Энэ хүртэл зүрх сэтгэл нь мөн л Юда хүн чигээрэл байсан. Иш үзүүлэгч хүртэл нь арай түн тэрийг одоо бодлон солигдож амжаагүй байсан. Гэхдээ түүний ярьж байгаа үгсийг
сонсоод миний өгөх уснаас уух хүн хязгаарч сангахгүй миний өгөх ус нь тэр хүний дотор мөнх аймууд ориглох булгын ус болно гэж хэлсэн. Энэ тухай хэдүүлээ өшөө харцгаая. 6:35-ыг харъя. Иохан 6:35. Энд юу гэж хэлсэн бэ гэхээр Есүс тэдэнд амийн далах болох би байгаа юм. Над руу ирдэг нь өсөхгүй, надад итгэх нь хязгаарч цангахгүй. Энэ бол зүгээр иддэг талахыг яриаггүй, зүгээр уух усыг яриаггүй, зөвхөн сүнсэн бие буюу сэтгэл зүрхийн цангалт Бурхны үгээр цангаж байгаа. Энэ үг гэж юу юм? Бурхан. Бурхан гэж хин үг. Энэ махан бие болон бурхан болон үг махан бие бол ирсэн Есүс. Энэ өөрөө энэ тухайга түнд хэлж өгч байгаа. Тэр амийн уснаас холдон явсан хүн болох бидэнд тэр амийн усыг өгөхийн тулд амийн уснаас холдсон хүмүүс өөрсдөө тэр амийн усыг олж уухын тулд өөрсдийнхөө хүчээр ухаж байгаа тэр хүн дээр ирж Иесус өөрөө биеэрээ ирж махан биеэр ирж энэ ертөнцийн ирээд Мария гэдэг эмэгтэйгээр төрөн энд ирж энэ эмэгтэйтэй энэ тухай ярин түн хэлсэн. Тэгээд Иохан 7-г ч мөн харъя. Иохан 7-г харъя. 7 38-ыг 37-8-ыг уншия. Амийн усны гол. Баярын их өдөр болох сүүлчийн өдөр Есүс зогсоод хашгиран цангасан хүн байвал над руу ирж уугтун. Бичвэрт хэлсэнчлэн надад итгэгчийн дотроос амийн усны гол урсах болно гэв. Тэгээ энэ нь Есүсийг хэлж байгаа тодорхойлолт. Иохан болон 4-дээр гарч байгаа Есүс түүнтэй харилцан яриа хийж байгаа. Тэр харилцан яриа бол энэ амийн усыг уух юм бол та нарын тэр худгийн уснаас уугаад дахин цангадаг шиг миний уснаас уух юм бол та нар цангахгүй гэдгийг сүнсэн биеинд нь хэлж байгаа. Тэгээд юу гэж хэлсэн бэлээ? Есүс итгэгчийн хүлээн авах сүнсний тухай тэрүүнийг хэлсэн. Есүс хараахан алдаршуулдаг тул сүнс тэдэнд өгөгдөөгүй байлаа. Энэ амийн усны гол ариун сүнсийг хэлж байгаа. Дахин амьдлалтыг авахд бид ариун сүнсийг хүлээн авдаг. Бид нэр нүглээс уучлалтыг авахд бид нар шууд тэр амийн ус болох ариун сүнсийг хүлээн авдаг. Тэгэхээр бидэнд тэрийг өөрсдөө хүчээр тэр амийн усны худгийг ухах шаардлагагүй. Ариун сүнс бидэнд тэр амийн усыг өгөхийн тулд Бурханаас гуйж биднэрт бэлэггээр хүлээж авах боломжийг өгдөг. Ром 8-дээр энэ тухай хэлсэн байдаг. Ариун сүнс бидний өмнөөс ажиллаа хийнэ. Цаашид бид нар ус хайх хэрэг байхгүй. Ус уухын тулд худаг ухах хэрэг болохгүй. Яагаад гэвэл аль хэдийн тэр амийн ус болох тэр ус бидний зүрх сэтгэлд ариун сүнсээр ирсэн учраас. Энэ амийн усны тухай Илчлэл номон дээр ч гэсэн тэмдэглэгдсэн байдаг. Илчлэл ном 21-ийг харцгаая. Илчлэлт 21-6. Тэр надад боллоо
альфава омега. Эхлэл ба төгсгөл нь бий байгаа юм. Цангасан нэгэнд би амийн усны булгаас үнэнгүй өгнө гэсэн. Илчлэлт 21-ийн 6-ыг уншлаа. Энэ нь шууд Есүс Христ бидэнд амийн ус булгаас үнэнгүй өгнө гэдэг шиг загламаа дээр Есүс загламаа дээр насварч цовдлогдсон өгөж 3 хоногийн дараа дахин амьсан нь энэ нь бидний нүглийг уучилж бидэнд дахин амьснаар амийн усыг бидэнд өгсөн. Мөн 22-ын 17-ыг уншийе. Сүнс болон сүд бүсгүй ирээрээ, сонсогч нь ирээрээ гэж хэлв. Цангасан нэрэг хүссэн нэг нь амийн усыг үнгүй ав гэсэн. Энэ амийн ус энэ нь Иесусыг хэлж байгаа юм. Нөгөө талаар Бурхан өөрөө юм. Тэгэхээр бидэнд аль хэдийн үнгүүгээр өгсөн гэсэн үг. Тэгэхээр бид нар зөвхөн түүнийг уухад л болно. Хүлээж авахд л болох юм байна. Йохан 4-ийг дахин уншийе. Йохан 4 15. Эмэгтэй түнд эзэн минь тэр усаа надад өгөөч. Тэгвэл би цангахгүй ус утгахаар энд ирэхгүй болно гэв. Тэгэхээр одоо эндээс энэ эмэгтэйтэй харилцан яриа хийж эхэлж байна. Тийм ус хаана байдгийг гэж түнтэй маргалдаагүй, харин зүрх сэтгэлээр нээгээд тэр уснасаа өгөөч гэж түнтэй харилцан яриагаа үргэлжлүүлсэн. Тэгэхдээ 16 дээр нь Есүс явж нөхрөө дуудаад ирээ гэсэн. Тэгэхээр сайн мэдээ бол Есүс чиний нүглийг угаацсан, чи нүгэлгүй болцоо гэж шууд дуусдаг юм биш. Эхлээд тэр хүний зүрх сэтгэл дотор, бидний зүрх сэтгэл дотор байгаа түрүүний бид нар Еремия бүлэг дээр хэлдэг шиг бидний ард түмэн 2 нүглийг үлдсэн байгаа тухай тэмдэглэгдсэн. Нэг нь амийн усыг орхисон тухай, орхин явсан тухай, нөгөө нэг нь өөртөө тэр усыг усан санг тогтоон барьдгүй эвдэрхий усан санг өөртөө хийх гэж чулуу ухсан гэдэг шиг энэ 2 нүглийг хийсэн байгаа тэр хүмүүст тэр эмэгтэй самар эмэгтэйд түүний тэр одоо хийсэн нүглийг сануулж тэрийг мэдүүлж өгч байгаа. Тэгэхээр нөгөө талаар тайлбарлавал бидний хийж байгаа нүглээ нөгөөдгөр одоо бидний мөнгийг цуглуулах гэсэн шуналтай зүрх сэтгэл үгүй бусдад хөндлөл гэсэн их мэдэл юу байдгийн те бүхэл тэр зүйл хизээч бидний зүрх сэтгэлийг дүүрэхгүй. Тэр Бурхныг орхисон тэр зүрх сэтгэл бол бидний өөрсдөө усуухын тулд ухаж байгаа худгийн адилах тэр зүрх сэтгэлийг өөрт нь мэдрүүлж эхэлж харилцан яриагаа цаашин үргэлжлүүлэх боломжийг хийсэн. Надад нэг хүн энэ тухай Бурхан надад энийг хэлчихсэн. Надад маш хэцүү амьдралтай өдрийг өнгөрөхөд хэцүү тийм амьдралт байсан. Бараг унтаж чадахгүй тийм үеж байсан. Зарим хүмүүс ямар нэгэн баян хүн, маш баян хүн шөн өрөөндөө хинж орж ирж чадахгүй мөн тоогоор хин нэгэн орж ирэх гэж үзэхэд тогон зохиулах тийм хамгаалтыг хийгээд байрлуулдаг гэсэн.
Яагаад гэвэл унтаж чадахгүй, өөрийнхөө ямиг алдчихвэ, өөрөө өгчихвэ гэдэг зүрх сэтгэл. Гэтэл түүний хажууд тэр орон гэргүй хүн гуйлгачин хүнд тэгэх зүйл байхгүй. Харин ч өсвөл энэ тэндээс очиод хоол гуугаад эсвэл олоод идэх л болно. Тэр маш азаргалтай зүрх сэтгэлтэй гуйлгачин хүн. Энэ тухай бол би яг урдны дээр үе юм ярьж байгаа. Одоо бол хүмүүс арай өөрөөр гудаг бах. Тэгэхэд энэ эмэгтэйгээс Есүс явж нөхрөө дуудаад иргэсэн. Тэгээ хэрвээ эмэгтэйд энэ Есүс уулзаад шууд нөхрөө дуудаад ирээ гэсэн бол энэ эмэгтэй яах байсан бэл? Гэтэл энд Есүс түүнийг зүрх сэтгэлээ нээсний дараа түүнийг нөхрөө дуудаад ирээ гэсэн. Тэгэхэд тэр эмэгтэй зүрх сэтгэлээ нээж эхэлсэн учраас өөрийнхөө амьдралыг илчилсэн. Надад нөхөр байхгүй гэж. Тэгэхээр Есүс түүнд чиний хэлж байгаа чинь зөв байна. Чи 5 нөхөртэй ч байсан, 6 дахь чинь ч чиний нөхөр биш ээ гэж хэлсэн. Тэгэхээр тэр эмэгтэй гайхсан. Түнд сэрдээгүй. Яагаад гэвэл түүнд хэдэн нөхөртэй байсан тухай, 6 дахь нөхөртөөгөө хамт байгаа тухай ямар ч тийм тухай юм яриаг байхад амийн гол нь Есүс түнд хэлэхдээ чамд амийн ус байхгүй учраас чи тэр усыг олж уухын тулд өөрөө ухаж байгаа зүрх сэтгэл чинь сүнсэн бие чинь сангаж байгаа тэр зүрх сэтгэлжийг бурхан мэдэж байгаа тухай. Тийм учраас чиний 6 дахь нөхөр чинь чиний нөхөр биш харин чи Есүст уулзах хэрэгтэй гэдгийг тэр эмэгтэйд тэр үед хэлсэн. Тэгээд 17 дээр нь эмэгтэй би нөхөргүй гэсэнд Есүс би нөхөргүй гэж чи зөв хэлв. Тэр үед эмэгтэй яасан бол маш гайхаж утсан байх. Энэ хүн Юда хүн байж яаж намайг 5 нөхөртэй байсныг мэдэж одоо 6 дахь нөхөртөйгөө хамт амьдарч байгааг энэ хүн мэдэж байна вэ гэд энэ эмэгтэй тэр үед Есүс түүнд 5 нөхөртэй байсан бөгөөд одоо чамтай хамт байгаа нь чиний нөхөр биш ээ гэж хэлсэн. Тэр үед тэр эмэгтэй тэгж хэлсэн. Эзэн минь ээ, би таныг иш үзүүлэгч болохыг харлаа гэсэн. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Энэ хүн чи иш үзүүлэгч юм биш үү гэсэн. Иш үзүүлэгч гэж хэмбэ? Хүн байдаг. Тэг хүн. Гэхдээ бурхан тэр хүнээр дамжуулан үгээ хэлдэг хүн байдаг. Бурхан ямар нэгэн ажлыг хийхийг хүсэхдээ тэр хүнээр дамжуулан үгээ хэлж ажиллаа хийдэг байсан. Тэгэхээр бурхан энэ хүнээр дамжуулан надад энэ үгийг хэлж байна штэ. Тэгэхээр энэ хүн иш үзүүлэгч байна штэ гэж түүний зүрх сэтгэл тэр Есүстэй ярилцаж байх хугацаанд зүрх сэтгэл нь баг багаар солигдож байсан. Эхлээд түүнд Юда хүн гэж харсан зүрх сэтгэл байсан. Хоёрт нь бурханы явуулсан иш үзүүлэгч байна гэж хүлээж авсан. Тэгээ бурхан түүнтэй хамт байгаа гэж хүлээж авсан. Тэгээ тэр юу гэснийг харцгаая 20 явхан 4:20 Өвөг дээдэс маань энэ уулан дээр мөрөгдөг байсан. Харин та нар мөргөх ёстой газар Иерусалимд байна гэдэг шүдэ гэсэн. Есүс эмэгтэй надад итэг. Та нар энэ уулан дээр ч биш, Иерусалимд ч биш. Эцэгт мөргөх цаг ирнэ гэсэн. Энэ тухай харцгаая. Бид Библийг ухаж харцгаая. Bible Малахи Малах 1:11-ийг уншия. Матай номын урт талд байгаа.
11. Нар мандахаас жаргах хүртэл миний нэр үндэстнүүдийн дунд агуу байж газар бүрт нэрд минь зориулан утлаг болон цэвэр эдэн өргөлөг өргөх болно. Учир нь нэр минь үндэсний дунд агуу болно гэж төг төмдийн эзэн айлдаж байна. Есүс эмэгтэй миний үгэнд итэг. Та нар энэ уулан дээр ч биш, Иерусалимд ч биш. Зөвхөн эцэгт л мөргөх цаг ирнэ гэсэн. Энэ нь сая Малахийн 1:11 дээр үндэсний дагуу төг төмдийн эзэн ингэж альцсан. Нар мандахаас жаргах хүртэл миний нэр үндэстнүүдийн дунд агуу байж газар бүрт нэрд минь зориулна утлаг болон цэвэр эдэн өргөлөг өргөх болно гэсэн. Энэ нь юу гэсэн бэхээр энэ ууланд ч биш Иерусалимд ч биш гэж хэлсэн байгаа нь сайн мэдээ болох Есүсийн тухай ертөнцийн бүх улс орн болгонд болон тохоо болгонд энэ Есүсийн тухай мэдээ тараагдах болно гэдгийг Малахийн бүлэгтэр тэмдэглэсэн. Тэгээд нар мандахаас жаргах хүртэл гэхээр та нар бодоод үзтээ. Энэ бол дуулал номын 103 дугаар бүлгийг хэлж байгаа. Тэгэхээр нар мандахаас гэхээр жаргах хүртэл. Тэр хаана юм бэ? Зүүн зүгээс баруун зүг хүртэл. Тэгэхээр тэнд төгсгөл байх уу? Төгсгөл байхгүй гэсэн үг. Төгсгөлгүй ингээд тойроод явна гэсэн үг. Тэгэхээр бүх газар гэсэн үг. Хэдүүлээ дуулал номыг харъя. Дуулал 103. Энэ бүгд Есүсийн тухай дуулсан үг тэмдэглэх зүгс байгаа. Есүс ямар ажил хийсэн тухай. Дуулал 103. Энэ дуулал 103 дээр тэмдэглэгдсэн үгнүүд энэ нь бол дуулал 103 дандаа Есүсийн тухай тэмдэглэгдсэн үгс байдаг. Есүсийн тухай байдаг. Тэгээ энэ дуулал номын 103 дээрх тэмдэглэгдсэн энэ үг Исая 53 дээрх бүлгийн үгс. Энд харъя дуулал 103-ын 11 дээр харъя Тэнгэр нь газраас өндөрт байдгийн адилаар түүний инрэл хайр нь түүнээс эмээгчдийн дээр үлэмжих байдаг. Түүний инрэл хайр нь түүнээс эмээгчдийн дээр үлэмжих байдаг. Тэнгэр газар өндөрт байдаг шиг тийм хол тийм зайтай байдаг шиг тэнд ямар төгсгөл байхгүй. Тэрүүн шиг түүний инрэл хайр нь түүнээс эмээгчдийн дээр үлэмжих байдаг гэсэн. Их байдаг. Нүглийн тухай англ министер хятад сайн мэдээ тарахдаа энэ ишлэлээр сайн мэдээг тарааж байсан. Өөр газар харцгаая. Еремья 50-ыг мөн харъя. Еремья 50 Еремья 50-ын 20-ыг уншицгаая. Тэдгээр өдрүүдэд ба тэр цагт Израилийн хилэнцгийг хайх боловч юу ч байхгүй байна. Мөн Юдагийн нүглүүдийг хайх боловч олдохгүй. Учир нь үлддэгсэд болон үлдээж байгаа хүмүүсээ би уучлах болно гэж эзэн тунхаглаж байна гэсэн.
Иремья 50:20-ыг уншсан. Тэр цагт тэр өдрүүд Израилийн хилэнцэг хайх болж ууж байхгүй гэсэн. Мөн Юдагийн нүглийг хайх боловч олдохгүй гэсэн. Учир нь үлдгэсэд болгон үлдэж байгаа хүмүүсээ би уучлах болно гэсэн. Олохгүй гэсэн. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр тэнд нүгэлтэн байхгүй гэдгийг ингэж хэлж байгаа. Мөн Мика бүлэг дээр далайн Мика 7 Амосын дараах Мика 7:19 биднийгээ тэрээр дахин өрөвдөн хилэнцгийг мань хөлд ороо гიშгчнэ. Бүх нүглийг та тэнгисийн гүн рүү хайнаа гэсэн. Энэ хуучин гэрээнд тэмдэглэгдсэн үг. Энэ хуучин гэрэгт Есүс ирээд ийм ажлыг хийх болно гэдгийг энд тэмдэглэсэн байгаа юм. Сая Мика 7:19 дээр ингэж тэмдэглэснийг уншсан. Хэлэхдээ хөлд ороо гიშгдсэн бүх нүглийг тэнгисийн гүн рүү хайсан. Хайнаа гэсэн. Тэнгисийн гүн гэхэр хаана вэ? Далайн хамгийн гүн хэсэг бол 10,800 метрийн гүн. Уулнаас өндөр далайн гүн, өндөр уулнаас гүн 12,000 метр. Тэгээ тэнд хайсан гэсэн байгаа. Далайн гүн рүү. Энэ юу гэсэн үг вэ? Энэ юу гэсэн үг бол бидний нүглийг бидний хүртэх ёстой байсан шийтгэлийг Бурхны өмнө хоёр нүглийг үйлцэн хүн болох бидэнд амийн уснаас салан яваад өөрсдөө тэр усыг уухын тулд өөрсдөө хичээн зүтгэж байгаа тэр хүмүүсүүдийн нүглийг хөлд ороо гიშгэн далайн тэнгисийн гүн рүү хайсан гэсэн үг. Тэгээ юу гэсэн үг вэ гэхээр энийг эргээд олж хайх боломжгүй гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр уншсан Иохан 4-р бүлэг энэ Самариан эмэгтэй Есүстэй хуваараа ярилцсан энэ харилцан ярианаас мөн Малахи үгэнд тэмдэглэгдсэн үгийн дагуу нар мантахаас эхлүүлээд жаргах хүртэл миний нэр үндэстнүүдийн дунд агуу байж газар бүрд нэрдмэн зориулан утлаг болон цэврээднэ. Тэгэхээр эмэгтэй тийм миний үг удмынхан энэ уулан дээр номлодог, мөрөгдөг юудачууд Иерусалимд мөрөгдгөө гэхэд тэр Иерусалимд ч биш, тэр ууланд ч биш. Бурхан эцэгт минь мөрөгдөг цаг ирнэ гэж тэр Есүс хэлсэн түнд. Ханц Хятадаас гаралтай. Гэхдээ тийм биш. Тэр ханц бол Израилаас гаралтай. Израилийн тэр зөв нь юу вэ? Энд юу? Зөвийн тухай хонь гэдэг хан зүг дээр нь тэмдэглэгдэж
би гэдэг үг тэр хонь гэдэг хан зүгний доор тэмдэглэгдснээрээ Есүс бидний толгой байж доор нь бид байгаа гэсэн утгатай үг. Тэгээд өнөөдрийн уншсан хэсэг рүүгээ эргэж оръё. Иохан 4 Иохан 4:21 Эмэгтэй Есүс эмэгтэй надад итэг. Та нар энэ уулан дээр ч биш, Иерусалимд ч биш эцэгт мөргөх цаг ирж байна. Та нар мэдхгүй юмд мөргөдөг бол бид мэддэг юмдаа мөргөдөг. Тиймээс аврал Иудачаас гарна. Харин үнэн мөргөгчт нь сүнсээрээ үннээр эцэгт мөргөх цаг ирж байгаа бөгөөд одоо ирчгээд байна. Эцэг өөрт нь ийхүү мөргөгчдийг ирж байна гэж Есүс хэлж байгаа. Тэгээ энд сүнсээрээ үннээр эцэгт мөргөнө гэдэг маань Есүсийг илэрхийлж байгаа. 24 Бурхан бол сүнс, түүнд мөргөгчт нь сүнсээрээ үннээр мөргөх ёстой гэж альдлаа. Тэр эмэгтэй Есүс Христ гэгч Месиа эрхийг бид мэднэ. Тэр эрэхтэй бүх зүйлийг бидэнд мэдүүлнэ гэв. Би түрүүхэн хэлсэн шиг хуучин гэрээнд ингэж тэмдэглэгдсэн байсан. Тэгэхэд тэр эмэгтэй Христ гэгч тэр эрэхтэй бүх зүйлийг бидэнд мэдүүлнэ гэж хэлсэн. Гэхдээ тэр эмэгтэй тэр өөрт нь тэр хүн нь ирдсэн байгааг өөрийнх нь өмнө ирдсэн байгаа гэдгийг мэдээгүй. Матай бүлгийн 1 дээр тэмдэглэгдсэн тэр хэдүүлээ харцгаая. Матай бүлгийн 1 дээр Мариягийн тухай тэмдэглэгдсэн байгаа. Матай 1-ийн харагтун онгон бүсгүй хүүхэд олж хөд төрүүлнэ. Түүнийг Эммануэль гэж хэлнэ. Орчуулбал Бурхан бидэнтэй хамт гэж нэрлэгдэнэ гэж хэлсэн үг байдаг. 1:18 дээр хэлсэн үг нь Есүс Христ инхүү мэндэлжээ. Түүний их Мария Йосефтэй сүү тавиад тэр нийлхээс өмнө ариун сүнсээр хэвлэгдэх хүүхэд олсон нь мэдэгджээ гэж тэмдэглэгдсэн. Тэгэхээр энэ хуучин гэрээнд тэр үгс аль хэдийн тэмдэглэгдэж тэр хүн ирэх болно гэдгийг мэдчихсэн. Энэ үгэнд итгэн хүлээж исэн энэ эмэгтэй тэр хүлээж байгаа Есүс буюу тэр Месиа нь түүн дээр ирсэн түүний өмнө ярилцаж байна гэдгийг тэр эмэгтэй мэдээгүй байсан. Тэгээд энэ Иохан 4:26 дээр хэлсэн Есүс түнд тэр чин чамтай ярьж буй би байгаа юм гэж альдав. Энд тэр эмэгтэйд аврал бэлээ олсон. Түүний зүрх сэтгэл авралыг авсан. Тэгэхээр тэр чамтай ярилцаж байгаа чинь чиний хүлээж байгаа Месиа чинь байна. Тэр чамайг аврахаар ирсэн тэр чинь би байна. Чиний өмнө чамтай ярилцаж байна гэж хэлсэн. Тэгэхээр 28-ыг харцгаая. Тэгтэл эмэгтэй усны саваа орхон хот руу буцаж очиод хүмүүст 12 цаг халуун үед ирж ус авах гад ирсэн гэдэг маань тэр хүмүүсээс нүднээс нуугдан ирсэн. Тэгээд ус авахаар ирсэн хүнгүй байхад нь ус авахаар ирсэн тэр эмэгтэй усаа авахгүйгээр орхиод тосгон руугаа орсон. Энэ юу гэсэн үг юм бэ гэхээр тэр эмэгтэй жинхэнэ амийн ус болох тэр аврагч болох Месиатайгаа уулзсан учраас тэр тосгон руугаа буцсан очсон. Тэр очиод юу гэсэн бэ? Ороод тэр зарлж гисэн. Үйлцэн бүх нэмэг надад хэлсэн хүнийг ирж үзэх тун. Тэр Христ биш гэж юу гэж хэлж хэлсэн. 5 нөхөр 6 нөхөртөө суусан эмэгтэй хүмүүсийн нүрнээс ичиж
нуугдаж явдаг, хүний жишлэхээс санаа зовдөг, зүхтэн явдаг байсан эмэгтэй хүн ямар ч тийм зүрх сэтгэлгүйгээр жинхэнэ нөхөртөөгөө уулзсан учраас тэр түүний тухай зарлан цосхон руугаа орсон. Тэгээд тэр эмэгтэй тэнд өөрийн нөхөр, жинхэнэ нөхөр болох Есүстэйгээ уулзсан. Та нар жинхэнэ нөхөр Есүстэйгээ уулзсан болов уу? Хэрвээ уулзаагүй бол Иохан бүлгийн 4-ийг сайн уншин, сайн бодцоогоорой. Энэ эмэгтэй Есүстэй уулзахад Есүс дээр өөрөө хайж очиагүй, Есүс түн дээр ирсэн. Тэгээд тэнд харилцан яриа явагдаж эхлээд тэрийг Юда эрэгтэй хүн, дараа нь иш үзүүлэгч гэж харсан, хувирсан түүний зүрх сэтгэл. Түүний дараа түүний зүрх сэтгэл нь түүнийг хүлээж байсан аврагч болох Месиа, тэр Есүс, тэр ирэх аврагч нь юм байна гэдгийг хүлээж авч түүний зүрх сэтгэл нь тэр сүнсэн биеийн цангаж байсан сүнсэн бие нь тэр амийн усыг ууж тэр зүрх сэтгэлээрээ амар том эрх чөлөөг авсан. Тэгэд энэ амийн усыг уусан зүрх сэтгэл ариун сүнс зүгээр суухгүй шууд тэр харагдана. Тэр амийн сүнс байна уу байхгүй юу? Зүрх сэтгэл над жаргал байна уу байхгүй юу гэдгийг харагдах боломжтой. Тэр түүний уулзсан тэр амийн ус болох тэр Есүс аврагч нь хэмбэ гэдгийг олж мэдэж уулзаж түүнтэй уулзсан учраас тэр амийн усыг болох ариун сүнсийг өвөрлөж авч тэрнтэй сэтгэл хангалуун болон аз жаргалтай тэр зүрх сэтгэлээр утсан тосгондоо орж түүний тухай амьдэрсэн. Та бүхэнд ч гэсэндээ энэ амьдралаар амьдрахыг хүсэж байна. Залбирая. Бурхан аав минь тань талархаж байна. Самарин эмэгтэй Есүстэй уулзан харилцан яриа хийсэн тухай энэ тэр эмэгтэй түүний тесэн ядан хүлээж исэн аврагч тэр Кристтэй уулзаж түүний тухай мэдэж авч итгэж цаашид түүний дахин амийн усыг хайх шаардлагагүй болсон эргэн тосгон руугаа эргэн орж тэр амийн сүнс болох Кристийн тухай зарлаж тосгоныг бүгдэд тэр Есүсийн тухай хамтдаа хуваалцсан энэ их ивэлийг хүртэж байгаа тухай бид нар хуваалцлаа. Бурхан аав минь өнөөдрийн бидний уншсан хуваалцсан Иохан 4-р бүлгээр одоогоор амийн ус болох Есүстэй уулзраагүй байгаа хүмүүс байвал Есүс энэ самарин эмэгтэйг хайж очдог шиг тэр бүгдийн зүрх сэтгэл дээр хайн очиж тэр уулзалтыг хийн мөнхийн амийн усыг өгөхийг уулгахыг тэр боломжийг өгөх тэр ерөөлтэй цагийг зөвшөөрөөч гэж гуйж байна. Эзэн танд бүгдийг даатгаж байна. Энэ үг болон энэ үгийг сонсож байгаа бүх хүмүүсийн зүрх сэтгэлд амар тайвныг өгөөч гэж гун Есүсийн нэрээр залбирч байна. Аамен.